Би өөрөө мдээгүй, өөрөө хүсээгүй байхад Facebook-ийн тийм одоо дандаа нэмэх 18 групп руу бол намайг нэмсэн байсан. Уулзах уу, санхүүгийн тусламж үзүүлээ. Чи ястаа хөөрхийн юм аа нүцгэн зургаа явуулаач. Юугаа яагаач, юу ч гинөө бүр амар мессежүүд ирж байгаа юм. Сайн байцгаана уу Facebook хэрэглэгчтэй та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгэхээр надад маш сонирхолтой нэгэн саналыг тавьсан учраас би зөвшөөрсөн. За энэ юу вэ гэхлээр одоо өсвөр насны хүүхдийн Facebook нээгээд за тэгээд энэ дээр бол одоо хамтдаа танилцалт явуулъя. Энэ Facebook-ыг бас идэвхтэй ашиглаач гэсэн санал ирсэн. Ер нь дэлхий дээр 7 хүүхд тутмын нэгэнд нь өдөр тутам цахим орчинд ямар нэг садар самаатай холбоотой мессеж ирдэг юм байна. 13 настай охины би Facebook-ыг өөрөө зохиож нээгээд за ингээд тавиад би энэ Facebook-ээ 10 хоногийн турш яг идэвхтэйгээр хөтлсөн. 10 хоногийн турш 500 гаруй бол найзын хүсэлт ирсэн. За энэ найзын хүсэлт дундаас хамгийн сонирхолтой санагдсан зүйл нь юу байсан бэ гэхэлэр баг надад хүртэл тийм фрэнд одоо request болол ирдэггүй. А тэгэхэд 13 настай охины тэр одоо миний хуурамч хаяг руу ихэнх нь эрэгтэй хүмүүс байсан. Тэгээд тэр эрэгтэй хүмүүс 30-аас ер нь дээш насны эрэгтэй хүмүүс байсан. Бүр хамгийн их сонирхлыг татсан. Мессежүүд нь ямар мессежүүд ирэх нь вэ? Төсөөлөхөд хүртэл хэцүү. Хөөх ийм мессеж ирдэм бах та энэ ч одоо хүмүүс ийм юм а илгээд юм бах та гэж бодмоор бүр нүд халтармаар тийм амар юмнууд бол ирсэн л дээ. За тухайлбал 5-аас 6 баг эрэгтэй хүн зургийг илгээсэн. Уулзах уу, санхүүгийн тусламж үзүүлээ. Чи ястаа хөөрхийн юм аа нүцгэн зургаа явуулаач. Юугаа яагаач, юу ч гинөө бүр амар мессежүүд ирж байгаа юм. За тэгээд тэр мессежээс гадна хамгийн бас амар нь би өөрөө мдээгүй, өөрөө хүсээгүй байхад Facebook-ийн тийм одоо дандаа нэмэх 18 групп руу бол намайг нэмсэн байсан. Хэрэг миний дүү тэг хин нэгэн эрэгтэй хүн, аав шиг хүн зургийг илгээвэл одоо яаж хүлээж авах вэ? Өнөөдөр бид нар хүүхдүүдээ эрт дунд сургуульдаа яв хичээлээ хий гэж загнадаг хэрнээ гэж анхаардаг хэрнээ яагаад ерөөсөө али чи Facebook чинь ямар нэртэй яадгийн ийдгийн миний хүүхд ямар хүнтэй найзлаатай нөхөрлөөд байна хитэн цагт гэртээ ирээд байна гэдгийг яагаад ерөөсөө анхаардаг юм бэ? Биднээс нуух зүйл байгаад штэ. Далд бидний нүднээс далд зөндөө олон юмд болоод байгаа байхгүй юу? Ерөөсөө танихгүй хүнийг найзаар авахыг битгий зөвшөөр. Яах вэ? Хүүхд чинь төгшөөж магадгүй л дээ эхлээд. Тэгэхээр авчирт суулгаад яг одоо Facebook-ийг хамтдаа шалгаад friend request найзуудыг хараад танихгүй хүнийг хас. Тэр танихгүй хүний ард ямар ч гаж донтой, ямар ч сэтгцийн өвчтэй, эсвэл ямар ч эрүүл бус өмнө ямар гэмт хэрэг үйлчилсэн мэддэхгүй хүн байж иж болно үүнийг өгөөсөхгүй. Таны хүүхдийг танихгүй хүмүүс хүмүүжирж байна. Танихгүй хүмүүсээ unfriend хийгээрэй. Загим орчныг зөв болгоё. Яаж вэ гэж юу? Зөвийг түгээе.